Pause Mongolia YouTube сувагт тавтай морилно. Амьтдын тухай ярих нь зарим хүмүүст жижиг асуудал мэт санагддаг. Гэхдээ философийн ертөнцид энэ асуулт маш чухал гэж үздэг. Учир нь энэ бол зөвхөн амьтдын тухай асуудал биш юм. Энэ бол ёс суртахууны тухай асуудал юм л да. Бид өөрөөсөө сул дорой дуу хоолойгүй амьд биетүүдэд хэрхэн ханддаг вэ гэсэн асуулт юм. Тэр бол альва нийгмийн ёс суртахууны төвшинг харуулдаг гэж олон философчид хэлдэг. Түүхийг хараад үзэлтэй. Түүхийг харахад хүн төрлөختөн олон төрлийн ялгарлан гадуурхалтай тэмцэж ирсэн, одоо ч тэмцсээр байгаа. Нэгэн цагт арьс өнгөөр ялгарлах үзэл хэвийн зүйл гэж тооцогдож байсан үе байгаа. Мөн боолчлол олон нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Мөн эмэгтэйчүүдийн эрх олон оронд зөвшөөрөгдөхгүй. Одоо ч олон оронд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөөр байгаа. Өнөөдөр бид эдгээрийг буруу гэж ойлгосон. Гэхдээ философчид дараах асуултыг тавьж эхэлсэн. Жишээлх юм бол хэрв арьсны өнгөөр ялгарлах нь буруу юм бол зөвхөн төрөл зүйлээр нь ялгарлах нь зөв гэж үү? Эндээс speciesism буюу төрөл зүйлээр ялгарлах гэсэн ойлголт гарч ирж байна. Speciesism гэдэг нь нэг төрөл зүйлийг нөгөөгөөс нь илүү үн цэнтэй гэж үзэх хандлага юм. Гэхдээ хүмүүс хүний төрлийг бусад бүх амьтдаас илүү үн цэнтэй гэж үздэг. Энэ бол соёлын хувьд маш түгээмэл ойлголт. Гэхдээ философийн асуулт гарч ирж байна л да. Хэрв амьтад өвдөлт мэдэрдэг бол тэд зовлон үл тоомсорлох нь зөв үү? Шинжлэх ухаан амьтад өвдөлт мэдэрдэг гэсэн гэдгийг аль хэдийн тогтоосон, баталсан байдаг шинжлэх ухаанаар. Амьтад бол айдаг, амьтад стресс мэдэрдэг, амьтад аюулаас зүхтаадаг, амьтад амьд үлдэхийг хүсдэг, амьтад амьдрахыг хүсдэг, амьтад үхэхийг хүсдэггүй. Энэ нь нэг сонирхолтой ёс суртахууны асуулт гаргаж ирдэг. Хэрв нэг амьд биет өвдөлт мэдэрч чаддаг бол түүний зовлонг бид анхаарах ёстой юу? Энэ асуулт өнөөдөр амьтдын эрхийн тухай хэлэлцүүлгийн төвд байдаг. Жишээ нь үйлдвэрийн ферм буюу factory farming, орчин үеийн хүнсний үйлдвэрлэл маш том систем болсон. Дэлхий дээр жил бүр тэр бумаар тоологдох амьтад хүнсний үйлдвэрлэлийн системд өсгөж үржүүлэгддэг. Энэ системийн гол зорилго бол үйлдвэрлэлийн үр ашиг мөнгө олохын төлөө гол зорилго нь байдаг. Хамгийн бага зардлаар хамгийн их мах өндөг сүү үйлдвэрлэх. Гэхдээ энэ систем амьтдын амьдралд ямар нөхцөл үүсгэдэг вэ гэсэн асуулт гарч ирж байна. Олон үйлдвэрлэлийн фермд амьтад маш жижиг орчинд амьдардаг. Зарим дахиа амьдралынхаа туршид хизээч далавчаа бүрэн дэлгэж чадахгүйгээр амьдралынхаа хугацаанд дуус. Зарим гахаа хөдөлж эргэх боломжгүйгээр хашлаханд амьдардаг. Зарим амьтад нарны гэрэл хизээч харахгүйгээр нас бардаг гэсэн үг. Энэ бол олон хүний хувьд ёс суртахууны асуулт үүсгэдэг. Амьтдын амьдрал ийм байх ёстой гэж үү? Мэдээж энэ асуудал амархан шийдэгдэх зүйл биш л дээ. Хүн төрлөختөн хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ асуулт гарч ирдэг. Бид амьтдын зовлонг багасгах арга замуудыг хайх ёстой юу? Өнөөдөр дэлхийн олон оронд энэ тухай бодлого, хууль, хэлэлцүүлэг өрнөж байна. Дараагийн том асуудал бол амьтдын туршилтын тухай асуудал юм. Амьтдын биеийн дээр туршилт хийх. Олон лабораторид амьтдыг шинжлэх ухааны судалгаанд ашигладаг. Жишээлх юм бол хулгана, туулаа, сармагчин, нохоо зэрэг амьтдыг эмийн туршилт, химийн бодисын туршилт, зарим тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүний туршилтанд ашигладаг. Энэ нь бас ёс суртахууны маргаан үүсгэдэг. Хүний ашиг сонирхлын төлөө амьтдыг зовоох нь зөв гэж үү? Зарим хүмүүс шинжлэх ухааны хөгжилд энэ үнэхээр шаардлагатай гэж үү гэж үздэг. Гэхдээ өнөөдөр судлаачид өөр арга замуудыг бас хайж байна. Компьютер модель, эсийн лабораторийн систем, тиймэл эргэтэн технологи, эдгээр шин технологиуд амьтдын туршилтыг багасгах боломжийг бас нээж байна. Тиймээс олон хүмүүс дараах асуултыг тавьж эхэлсэн. Жишээлх юм бол хэрв амьтдын зовлонг багасгах
боломж байгаа бол бид түүнийг хийх ёстой юу? Энэ асуулт бол зөвхөн амьтдын тухай биш юм. Энэ бол хүн төрлөختөн өөрийн ёс суртахууныг хэрхэн ойлгож байгаа тухай асуулт юм. Бид зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг хардггүй өөр амьд биетүүдийн зовлон ойлгох чадвартай юу? Магадгүй энэ бол амьтдын эрхийн тухай хэлэлцүүлгийн хамгийн чухал хэсэг юм. Амьтад бидэнтэй адил ярьж чадахгүй. Тэд философи бичиж чадахгүй. Тэд улс төр хийж чадахгүй. Гэхдээ тэд өвдөлтийг мэдэрдэг. Тэд айдсыг мэдэрдэг. Тэд амьдрахыг хүсдэг. Магадгүй ёс суртахууны хамгийн энгийн эхлэл бол энэ байх. Өөр нэг амьд биетийн зовлон ойлгох. Өөр нэг амьд биетийн амьдрах хүсэлтийг хүндэтгэх. Speciesism гэж яг юу вэ? Яагаад зарим философчид үүнийг racismтэй буюу racismтэй харьцуулан үздэг вэ? Арьс өнгөөр ялгуурлах. Үйлдвэрийн фермийн систем амьтдын амьдралд яг ямар нөхцөл үүсгэдэг вэ? Мөн амьтдын туршилтын тухай ёс суртахууны маргаан гэж яг юу вэ? Эдгээр ойлголтуудыг бид өнөөдөр хамтдаа дахин бодож үзье. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Дараагийн дугаарт уулзцгаая.